өдөр гэртээ хийж болох какаотой ийм гоё зайрмаг яаж хийх санааг та нартай өгье. Орц гэх юм бол хамгийн эхлээд хасар вайн хэрэгтэй. 1-2 ширхэг. Тэгээд блендер хэрэгтэй. Бас самрын тос хэрэгтэй. Энд би almond butter хэрэглэж байна. Peanut butter байсан ч бас болж байна. Яагаад самрын тос хэрэглэж байгаа вэ гэхээр цусны сахарыг огцом өсгөхөөс хамгаалаад гоё алгуур өсгөхийн тулд өл сайн даадаг ийм самрын тус нэмсэн байгаа. За тэгээд дээрэс нь бас нэг сайн болсон гайдал нэмнэ. Гайдлаа хальсных нь гадна бор тол бүүссэн сайн болсон гайдал сонгороо. Ингээд нэг халбаг какаоны нутаг нэмнэ. Энэ антиоксидант дагуулдаг бас гоё амт нэмж байгаа. Тэгээд өөрийнхөө дуртай кокосны сүү ч юм уу, аль эсвэл самрын сүү бас байж болно. Эсвэл үхрийн сүү нэмээд блендерт нэ. За ингээд энэ зайрмагны үндсэн орцонд бэлэн боллоо. За үүнийгээ шууд шейк маягаар уухад маш гоё. Эсвэл өөрт байгаа хөрхөн хэвд цутгаад хөлдөөгчөндөө хийгээд хонуулахад маргааш нь зайрмаг бэлэн болчихно. За насанд хүрсэн хүмүүс энэ шейкийг жаахан өөрчлөе гэвэл instant coffee гэж байдаг штэ тий. Шууд найруулдаг кофе. Тэр кофеноос цааны халбаар амны цааны халбаар нэгийг нэмээд блендертэд бүр гоё болдог шүү. Ингээд гоё үдээс урагшаа шейк хэлбэрээр нь уух юм бол гоё сэргээш нөгөө талаас гоё амттай шейк болчихдог. Хүүхдүүдтэй өгөхдөө мэдээж кофеин өгөхгүй учраас кофе нэмсний хэрэггүй. За ингээд маргааш нь хивээс нь гаргахад иймэрхүү болсон байна. Үүнтэй төстэй зөндөө олон гоё жор сахаргүй амттан номд багтсан байгаа. Тэгэхээр сахаргүй амттан номыг гар утсан дээрээ бас татаж авч болно. M-Books гэдээ ороод үзээрэй. Тэнд бас тавигдсан байгаа шүү. За түр баяртай.